Монголын үндэсний олон нийтийн телевиз, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран бүтээв. Эрхэм мөндөд үзэгчдээ энэхүү манай 2 дугаар улирлын 7 дугаар дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр маш цоглог 10 сурагч шинжлэх ухааны мэдлэгээ уралдуулахаар бидний өмнө бэлэн ирсэн байна. Сурагчдаа амжилт хүсье нэвтрүүлэг эхлэе. 1-р оролцогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн сурагч Батмөнхийн мөнх тогтох. 2-р оролцогч Монгол Улсын их сургуулийн ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч Ганбатын Санчир. 3-р оролцогч Монгол Улсын их сургуулийн ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч Батбаатрын Оюун Далай. 4-р оролцогч Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын прогресс сургуулийн сурагч Загц сүрэнгийн Буян сүрэн. 5-р оролцогч Монгол Улсын их сургуулийн ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч Инх амрын Эрдэм. 6-р оролцогч Булган аймгийн Хишиг өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Сүхбаатрын Бац Зориг. 7-р оролцогч нийслэлийн ерөнхий боловсролын 87-р сургуулийн сурагч Бат сайхны Хишиг Дэлгэр. 8-р оролцогч Эрдэнэт цогцлбор их сургуулийн Харьяа ахлах сургуулийн сурагч Сайн бэлгийн Аз жаргал. 9-р оролцогч ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн сурагч Жадамбын Бэрх. 10-р оролцогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн сурагч Отхон болдын Бат мандах. Оролцогчид асуултаа сонсож дуусаад 30 секундэд дамжиж ABCD хариултнаас сонголтоо хийдэг байсан бол үүний дараа өөрийн хариултанд хэр итгэлтэй байгаагаас харгалзаж тэг 30, 50, 80, 100% гэсэн шоонуудын ард зогсох ёстой. Эдгээр шоонууд нь оноогоо хэрхэн үржүүлэх, алдах, хадгалах вэ гэдгийг шийдэх боломжийг олгож байгаа юм. Жишээ нь 1-р төвшний 4 онооны асуултанд хариулж дуусаад тэг хувь дээр зогсвол буруу хариулсан ч зөв хариулсан ч нийт онооныхоо 25% буюу 1 оноог аавна. 30% дээр зогсвол буруу хариулбал оноо алдахгүй. Харин зөв хариулах юм бол нийт онооны 50% буюу 2 оноог авна. 50% дээр зогсоод буруу хариулвал 25% буюу 1 оноог алдаж, зөв хариулбал 100% буюу 4 оноог авна. 80% дээр буруу хариулвал 100% 4 оноо алдна. Зөв хариулвал 150% буюу 6 оноог авна. Харин 100% дээр зогсвол 200% оноо буюу 4 оноогоо үржүүлэн 8 оноо авч, алдвал 200% буюу 8 оноог алднаа. За бүгдээрээ тэнцэнийхээ дүрмийг ойлгосон юм чинь хамгийн сүүлд алгадчаад манай тэнцэний 1-р үеийн 1-р асуулттай хамтдаа танилцъя. Нарны аймгийн хамгийн халуун гариг юу вэ? A. Бод, B. Сугар, C. Бархас байд, D. Санчир. Цагийг эхлүүлье. Зя, сурагчид маань өөрсдөө эхлэлээ дээр англиар хэлсэн. Хөө за хөөе. Хаад яг ч 100% 200 оноо алдаад хэлэх юм уу? Хасгаас эхэлж болохгүй шүү дээ. Зя. За бүгдээрээ патентаа барьсан уу? Патент өрсөн. Тэгээ бүх юмаа дагцсан юм байна те. За ойлголоо. Дараа нь хадж ихтэй патентаа гаргаж иж болно шүү заяа. Зя. Бодох цаг дууссан. Сурагчид маань 100% итгэлтэй нөхдүүд байна. Бас 50% итгэлтэй нөхдүүд байна. Сэн чи нүдэн дээрээс харагдаад байгаа яа. Яг санджээсэн. Аль нь хэлээ? Би яг өмнө алдчихсан гэж байгаа юм шиг сэрээ байгаад чи. Зя. Аль нь болоо? Манай 100% хамгийн урд зогсож байгаа. Гişиг дэлгэр юу гэж хариулсан бэ? Яагаад? Сугар гэж хариулсан. Сугар. Яагаад гэвэл өмнө уншижсэн гэдэгт итгэлтэй. Тэгвэл 100%-ийнхаа хариултуудыг эхнээс нь аваад яв яг дараалалаа хэлээд үзтээ. Сугар гинэ. Сугар гинэ. Сугар. Сугар гинэ. Сугар гинэ. Сугар гинэ. Бот. Бот. Сугар. Бот. Зя. Ийм хариултуудыг өгсөн байна. Зөв хариулт юу юм боллоо? Хамтдаа танилцъя. 1-р асуултын зөв хариулт сугар гараг байсан бах нэ. Зя.
Ийм хариулт юм зөв хариулсан сурагчтай баяр хүргэе. Тэгэд яагаад сугар гариг юм болоо? Уул нь хамгийн ойрхон нь юу лээ? Бод те. Яагаад нартай чинь парт ойрхон байцсан халаад байдаг шүү дээ. За Яагаад нэг сугар гаригийн агаар мандал нь дулааныг хамгаад юу битүүнчлэгтээс бод гаригаас илүү байдаг болохоор. яг зөвтэй. Бод гаригт ахаар мандал байхгүй. Тэнгүүд ямар ч хүнжил байхгүй. Дулаан нөөж чадахгүй. Авлаа бол алдлаа. Бодохгүй. Сугар гариг болохоор маш их үлэмжийн хийтэй агаар мандал нь маш хөвн нөө CO2 гэдэг. Дэлхий бас энэс болоод халах гээд байгаа тий. Гэдэг шалтгааны байсан бах нэ. Зарчмаа ер нь ойлгосон тий. Эхний үе ер нь оноо бага болохоор та хэд гоё халах боломжийг олгодог. Тэгээд оноо алдсан бол сайн байна, авсан бол сайн байна. Зөв хариулт болгон өөр жинтэй оноонуудыг та хэд өгж байгаа нь шүү дээ. За. Хоёрдугаар асуултаагаа хэдүүлээ хамтдаа танилцъя. ертөнцийн хамгийн их тархалттай химийн элемент юу вэ? A. Ус төрөгч, B. Хүчил төрөгч, C. Нүүрс төрөгч, D. Гели. За. Бодох цаг дууссан билүү? Дууссан тий? За. Сүүлийн нөхцөл байдал дээр хинээс зөриг авч шít. Яа. Энэ бич магадгүй байна. За байраа эзэлсэн байна. Ямар элемент юм бол доо хамгийн хойн зогсож байгаа манай бэрх маань юу гэж хариулсан бэ? Ус төрөгч гэж. Ус төрөгч. Ус төрөгч чинь ямар химийн томьёот элемент вэ? H. H тэ. За, зөв юм болов буруу юм бил хамтдаа хариултаа танилцъя. Энэ дээр хамгийн их тархалтай химийн элемент бол ус төрөгч байсан бах нэ. За. Тэгэд ус төрөгч чинь өөрөө яадаг элемент вүлээ? Нарны цөмд байдаг элемент. Зүйтэй. Нарны цөмд байгаа. Нар болохоор хоёр ус төрөгчийг базаад гели болгож шидэд байгаа те. Бүх однууд. Тэгээ явандаа бүр гели мели бүр том элементүүдийг нийлүүлээд дараа чи элементийг нь лего шиг үйлдвэрлэе яваад байгаа те. Тэгэд ус төрөгч чинь болохоор электроныг нь гаргаа ичих юм бол юу вэ? Протон, ганцхан хамгийн хөнгөн нэгдүгээр элемент те. За сурагчид маань асуултанд хариулсан байна. Хэдүүлээ? Энд дээр очиод 3 дугаар асуулт руу хамт орцгоё. 6 дугаартай оролцогч Буян сүр маань онвоо алдвуу яа юу ч хариулсан бэ? Би нүүрс төрөгч гэж ярьсан. Ягаад нөгөө нэг ус төрөгчийг би зөвхөн дэлхий гэж утсан л лөө дэлхийгээс нөгөө нэг хөнгөн болохоор гараа битдэг гэж удаад яасан. Нүүрс төрөгч болохоор нөгөө нэг нүүрс бүтээдэг, алмаз бүтээдэг болохоор бас их байдаг болов гэж батсан. Зүгтээ те дээрээс нь нөгөө бидний чинь карбон буюу нүүрс төрөгч суурьтай амьд биет гэж хэлээд идэх те. Тийм болохоор ертөнцид маш их байж таараа гэдэг лог гаргажээ. 80 дээр хин зогсчихлоо. 80 дээр зогсчихсэн оюун далай онсон уу алдсан уу? Онсон уу? 100 дээр зогссон бол илүү оноох байсан шүү дээ. Ямар мэдрэмж төрж байна? Ус төрөгчүүд нийлээд гели үүсдэг гээ тэрийг TikTok-оос үзчихсэн. Тэгээд за бас жоохон удлаа биш бас арайч 200% оноо алдчих яах юм те. Би зөвөр та тийм шунлыг өгөөж асуусан шүү. Заяа. Нэг л оноох боломж байгаа шүү гэж хэлээд тэгэд оноохс гэдэг байхгүй би. За. Нэгдүгээр хамгийн сүүлийн асуултаа хамт танилцъя. Нэг ч улстай хуурай газраар хилэлдэг үе Аз твийн улс аль нь вэ? A. Япон, B. Өмнөд Солонгос, C. Вьетнам, D. Таиланд. Нэг ч улстай хуурай газраар хилэлэхгүй яах юм бол доо. Манайд маань өмнөх асуултуудыгаа бодвол шууд очиж зогсохгүй байна те. За тэгвэл цаашаа л явах нь те. За эхний алхмыг манай аз жаргал хийсэн. Араас нь бацраг гарч ирсэн. За аз жаргал маань эргэлцсэн. Оноо бас алдаж болохгүй шүү дээ. Одоохондоо бүр аим шиг их оноо алдсан хүн цөөхөн баг баха. Алдаад ирэхээр мэдрэх баха тий. Зя барна дээр орцгоссорой. Асуултынхаа хариултаа танилцгаая.
Оо, Япон байсан бахнэ. Газар зургийг харж байсан бол санах байсан биш тээ. Газар орхно ингээд нэг юм ингээ байж идэх тээ. Зя. Манай цоошин 2 дугаар улирлын шин дүрмтэй 2 дугаар улирлын хамгийн ихний дугаарын хамгийн ихний үеийн дараа сурагчд маань ямар оноо эзэлсэн бэ? Хамтдаа дэлгэсэн дээр харцгаая. За бид нэр яг 24 оноотойгоор гэдэг чинь 12 оноогоо бүр хаш байнгын дэр зөксөн юм уу? Оо бас хажууд нь Бацарыг байнгын дэр зөксөн юм уу? Оо за 24 ононоос 24 оныг авч бэрх Бацарыг хоёр маань тэргүүлж байна. За Сэнчэр маань 9 оноотой хамгийн сүүлд явж байна. Тэгтээ Сэнчэр маань шоугоо мэдэн те. Ямар ч үед яаж барьж авах боломжтой те. Хасах 9 оноог авсан байна. За тэгээд араас нь 24, 18, 14 гэх мэтчлэн оноонуудыг авчжээ. За ямар шүү байна да. Сонирхолтой байна уу? Булан бүр гайг болохоор байгааз. За. Хэдүүлээ өөрсөндөө дараагийн үед зориг өгөөд алгадчихад 2 дугаар өрөөгөө орцгоё. Ерөнхий ивент тэтгэгч Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар. За үзэгчтэй энэ хүн манай 2 дугаар үе эхлэхэд бэлэн болсон байна. Үзэж суугаа үзэгчд маань ч гэсэн өөрсдийнхөө оноог тоолоод асуултуудад хариуллаад хажууд суугаа хүмүүстэйгээ бяцхан өрсөлдөөн өрнүүлээд үзээрэй. За тэгэд 2 дугаар үеийн эхний асуултыг танилцуулъя. Бууд гарагийн температур өдөртөө Цельсийн нэмэх 430 градус, шөнөдөө Цельсийн хасах 180 градус хүрдэг гол шалтгаан юу вэ? A. Нартай хит ойрхон оршдог. B. Хүлэмжийн хийн нөлөөтэй. C. Агаар мандал бараг байхгүй. D. Тэнхилгээ маш удаан эргэдэг. Бод юу их хурдан иргэдэг бүгдээ сонсч байна уу? 3 харьцах нь 2 өдөр гэдэг тоо. Тэр чод юутай харьцуулаад байгаа юм бол? Тэр зан бол дэлхийд тэр бол 360 тоо гэдэг тоо бий. За. Жаргал маань зөрөгтэй иш орж ирсэн. Та хэдий соноо алдчихлаа. За. Бодох хугацаа маань дууссан, сурагчд маань ялгарсан. Хинээс асуух вэ? 100 дээр ирж зогсон мөртлөө өөртөө ихтгэл багтай зэрэгтэй юм байна уу? За бас өргөөс асууна. Өмнөх бүх асуултанд хариулсан. Хариулт нь юу байсан бэ? Би энэ дээр C гэж хариулсан. C буюу Агаар мандал бараг байхгүй. агаар мандал байхгүй. Бууд гарагийн температур өдөртөө ийм халуун, шөнөдөө тийм хүүтэн байдгийн гол шалтгаан нь юу байсан юм бэ? Сиаси хариулт буюу агаар мандалгүй байсан байх нэ. Тэгээд хэдүүлээ ажиглах юм бол тэглэгээ маш удаан эргэдэг гэдэг нь үнэн. Тэгээд нараа тойрж байгаа нөгөө жил гэж ярьдэн шүү дээ. Тэрнтэй харьцуулбал 3 харьцан 2, аль нь 3, аль нь 2-ын багш санахгүй байна. Юм байна. Тэгээд энэ ч гэсэн нөлөөлж байгаа. Тэгвэл яагаад энэ хариулт нь биш юм? Маш удаан эргэдэг юм чинь шөнө нь амар удаан гэхээр амар удаан хүрч байгаа юм шүү. Яагаад ди хариулт буруу хариулт гэдгийг хэлэх сурагч багштай байна уу? Ийм огцом савлгаатай болохгүй хаа. Огцом савлгаатай биш байж магадгүй ингэж юм те. За энийг яаж биш үү гэдгийг бодож үзсэн бэ гэсэн чинь шүн боллоо. Нөхөрт одоо жишээл өдөр шөнө 88 өдрөөр байдаг байгаа байхгүй юу? Шүн боллоо 88 өдөр хүлээгээд авахгүй маш хурдан хөрчдөг. Тэгэхээр гол шалтгаан нь нөгөө хүнжилгүй байгаа байхгүй те. Зэ анхааралтай байсан бол нэгдүгээр үеийнхаа гүйлгээ хоног ашиглаад 2 дугаар үеийн асуултыг хариулах боломжтой байсан бахнэ. Зя 2 дугаар үеийн 2 дугаар асуултаа танилцъя. Фолийн хүчил байгаль дээр юунд их байдаг вэ? A. Улаан мах, загас. B. Ногоон навчит хүнс. C. Цитрусийн жимснүүд. D. Цагаан будаа, гурил. Зя. Энэ нэлээ ялгаруулах хаа. Энд аюу сайн видеогт гарч ирсэн гэсэн дээ. Тэр бол мэдж байгаа байх та.
Энэ хөдлөхгүй байна те. Яг байр байранда зөксөд бөөнөрөө нилээ энэ удаа бол цаашлах гал энэ да. Одогтой сонголт таантыг гард 100% дээр ирээд сайн алдаж болно, зөрөгтэй алдаж болно. Эсвэл батоноо авч болно. Ер нь мэдхгүй юм дээр батоноо шиг сайхан байхгүй шүү дээ. Хоо яа. Яалт ч юу хийв гэдээсэн манай хүн бүр ганцаараа 100 дээр ирээд зөксцөө. Яана. Би чиний хариултыг юу вэ гэж асуухгүй. Тэгэх юм бол бусдын сандарч чинь те. За, сурагчдын маань дийлийнх нь 50 юм уу 30 дээр оцсон байна. Зөөр хариултаа танилцуу. Яана. Оноо алдахгүй. Наадэр чинь бас оноо хасдаг штэ 25. За манай хин бол зүгээр батны оноо авчаал инээгээл хариулт нь юу ч гарч ирсэн бэ хамаагүй гээл инээгээл зогсож байна. Зөв шүү. За. Зөв хариулт байсан дээ талцъя. Би буюу ногоо навчид хүнс байсан бах нэ. За. Хэр хариулцгаасан. За хинээс асууна. Инээгээд байна. Зөв хариулцсан уу? Яана. Алдсан уу? Яана. 100 ихсэлтэй тоглолт штэ. Яа, за та хэд маань яасан. За, зөв энэ удаа зүгээр ганц гараа өргөч. Зөв хариулсад нь гараа өргөч. Яана. Ташраараа алдсан юм шүү. Хоёр үг дээрсэн гэж чи бараг л рандом даасантай байдаг ойролцоо байна те. Манай тэнцээрээ. Гэтэ зүгээр хэдүүлээ хоошоогоо олон бүр оноо нэмж явах боломжтой шүү заяа. Тэгээд фолийн хүчил нөгөө фолиум гэдэг нөгөө латин билүү грек хэлэн дээр ч үлээ. Өөрөө яг ногоо навчит урмал гэсэн үг юм байна. Тэгэхээр тэр хэлэн дээр бол яг хариулт нь асуулт дотор байсан гэсэн үг байна те. Тэгээд жирэмсэн эхчүүдэд бие болон биеийн комплексийн төрлийн витаминуудыг зайлшгүй хэрэглэж явах шаардлагатай байд юм биш үү? Жирэмсэн эхчүүдэд амархан дутагддаг витамин юм байна. Хамтран ажилласан ADT компани. Хишиг дэлгэр. Амар том анаа алдсан те. Ийм амар том анаа алдахаар ямар мэдрэмж төрд юм бэ? Ер нь бол яг полын хүчил полын гэдгийг нь бол нэг сайн ойлгохгүй. Тэгээд хүчил гэхлээр нь цитрусын төрлийн хойж магадгүй гэж боддог. Тэгээд өмнө нь ногоо навчт хүнс гэдэг энэ хоёр дээр яг эргэлдэж байгаа за гэд цаг дуусгаж байгаа болохоор уул амар хар хоон гаргаж ирсэн бай тээ. Нэрээс хүчил гэдэг хүн чинь цитрус гэдэг чинь өөрөө лимоны төрлийн жимснүүдийг хэлдэг те. Оранж гэ те. Эсэглэн те. За маш гой бодсон байна. Гэтэ дараа яг энэ аргачлаар ингээ гой бодоо яваараа зөө. Энэ удаа оноо алдаж байгаа ч гэсэн энэ сэтгэлгээш нь чамд амар их оноо олж ирэхийг үгүйсэхгүй те. За гээл эрсдлээ тоглоорой гэж уриаллахгүй те. За 20 дугаар үеийн хамгийн сүүлийн асуултад танилцъя. Лифт дэшээ огцом өгсөх үед биед ямар өөрчлөлт мэдрэгдэх вэ? A. Биеийн жин нэмэгддэг. B. Биеийн жин буурдаг. C. Биеийн масс нэмэгддэг. D. Биеийн масс буурдаг. Зургатайгаа бодох хугацааг эхлүүлье. Алдваа. Таад гой тэнд очиод батны оноо авахгүй юу? Бат оноо штэ. Тэнд бат 2 оноо ууж байгаа штэ. Наад чи хамгийн их оноо алддаг үү штэ. Яа. Таад оноо алдж байгаа авж байгаа оноо нөгөө харцааг нь харсан бах те. Хасах 2 нэмэх 200 хасах 200. Энэ 150 хасах 100 байгаад. Тэр бол нэмэх 100 хасах 25. Их оноо алдсны хараас нөгөө жоохон эрсдэл багтаа тоглож эхэлж байна те. Манай шиг дэлгэр маа. За. Лифтэн дээр дээш явхад массын хоёрын аль нь юм болоо эсвэл нэмэгдэм болоо буурдаг юм болоо зөв хариулт бол эй буюу жин нэмэгддэг байсан бах нэ. За. Жин масс хоёр юугаар ялгаатай вэ? Багш тэрийн ялгааг ярих хөвгтэй нөө. За манай Бацэрэг нөгөө тулгууртаг үйлчилж байгаа хүч. Харин жин болохоор одоо яг массыг нь дэлхийн татга хүчтэй үржүүлсэн хоёрын нийлбэртэй тэнцвэрдэг. гэж гинөө. Энтэй зүрх марах хөвгтэй нөө. Масс гэдэг чинь нөгөө нэгж болохоор яаж утсан хүний биеийн жин шууд нөгөө масс нь шууд өөрчлөгдөхгүй ч дээ. Зөв яг дээш явахад нөгөө нэг хурдтгал янз бүр юмнаас болж нөгөө жим буюу одоо нөгөө нэг сая хэний хэлдэг шиг нөгөө татах хүчний өөрчлөлөөр жин нь нэмэгддэг гэж байна. Масс нэмэгдэх гэх юм бол нөгөө нэг таргалах маргалах болно юм шиг. Зүйтэй те. Масса нэмэхэд бол таргалах хэрэгтэй те. Нөгөө манай Бацэргийн маань хэлж байгаа тулгуур төрчлөх хүч маань болохоор жин байх нь. Бид нар болохоор нөгөө жин гэд бүх юмыг яриад хөвшцсэн болохоор
жин багтаа энэ гэдэг тахна штэ. Манай хөр жишээлбэл саран дээр очивол би 30 ил байхгүй юу? Гэдэг ч юм уу те. Та нөгөө тарган биш зүгээр л буруу гараг дээрээ байна энэ гэдэг өгөөдөг штэ. За харин маас бол хаанч аль гараг дээр ертөнцийн хаанч өссөн тогтмол байх нэ. Тэгээд ийм ялгаатай байсан байна сурагчд маань энэ үе амжилттай дуусгаад оноотойгоо танилцъя. Хамтран ажилласан Космос шинжлэх ухааны академи. Зя 54 оноотойгоор бид нарыг Батсараг тэргүүлж явна. 247 оноотойгоор мөнх тогтох маань бад мандах маань гэсэн дараалал байх нэ. За хэдүүлээ 3 дугаар үеийг орноо. 3 дугаар үе чинь хэд оноотой вэ? Санаж байна уу? Асуулт алган. 12. 24-оор үржих боломжтой тий. Даг 24 3-ыг давхад энэ 52 оног 54 оног гүйцэх боломж байна тий. За 3 дугаар үеийн хамгийн ихний асуулттай танилцъя. Америк твд хөл тавьсан анхны европчууд хэн бэ? A. Америго Веспуччи, B. Христофор Колумб, C. Викингчууд, D. Исламчууд. Зурагчдынхаа бодох хугацааг эхлүүлье. Яа. Лам гэж гараад ирсэн. Манай 3-4 дээр 2 зогсож байгаа хоёр маань хамгийн нухацтай хүн болгон хаашаа очиж зогсож байгаа гэдгийг харж байгаа сонголтой гэдэг байгаа тий. Зя. Батцэргээс асууна. Юу гэж хариулсан? Би энэ дээр Б руу авсан. Б хариулт буюу юу гэж? Кристофор Колумб. Колумб нь Мөн байх л гэж бодчих. 80% итгэлтэй байна тий. Батмандах юу гэж хариулсан яагаад? Кристофор Колумб гэж хариулсан. Бүгд дээр аашиг Кристофор Колумб гэчээ тэгээд ерөөсөө хуурай л ялгаад юм уу? Өөр хариулсан гэсэн үг сурч байна. Яана, та хоёроос асуулт асуухгүй. Хариулт өөртөө хар заяа. За, зөв хариулттай хамтдаа танилцъя. Зөв хариулт бол C буюу викингчүүд байсан бах нэ. За, манай хоёр маань юу гэж хариулсан? Викингчүүд. Викинг уу? Чи ядлаа зөв өөр хариулсан үг дээр гараа өрөхгүйсэн шүү дээ. За, викингчүүд байсан байл бид нар болохоор Америкийг Кристофор Колумб нээсэн гэдгээр айгүйх мэдэн тэ. Дээрээс нөгөө натив Америкчуудыг орж ягаа. Тэгээд тийшээ маш олон хүмүүс очдог, цагаашлчууд маш ихээр очсон гэх мэтчлэн. Гэхдээ хамгийн тэнд түрүүнд хөл тавьсан хүмүүс биш. Хамгийн түрүүнд хөл тавьсан хүмүүс нь яг үндэ манус үйж магадгүй тэ. Нөгөө Оросын нэг болон Америкийн нэг хоёр, Аляска хоёр ингээд нэг юм хүрэх шиг гал ингээд байж байгаа шүү дээ. Хүрцэн байдаг бахт нөхцөл хідэн нөхцөл дамжаа явцсан тэ. Тэгээд бид итэ чихний хөлөх мүлх гэдэг айгүй олон талаараа адилхан ажиглагддаг. Гэхдээ тэднийг болохоор Европчууд гэдэг үгэн дээрээс ялгаж харах хэрэгтэй байна. Тэр тийг дарсны дараа тусгаарлагсныхаа дараа хин очсон бэ гэсэн чинь эвэртэй гэж бид нар андуураад байдаг. Гэхдээ эвэргүй юм шиг лээ тэ. Викингчүүд хаа байсан маш олон жилийн өмнө очоод тэр газар дээр улам мөрөө үлдээсэн байсан бахт нэ. Тэгээд зурагчтай баяр үргээ. Амар их оноо алдах хэрэг мэдрэмж байна. Бат зэрэг Буцаага олцсноо. За буцаагаад олчин тий. Өмнө үе дээр та хэрэг жоохон осорж явсан бол ч гэсэн хамаагүй. Түрүү айгүй олон хүмүүс 24 оноо алдсан байгаа. Тэгэхээр тоглоом ямар ч үед өрсөлдөх боломж байна. За ингээд 12 оноотой 2 дахь асуултаа танилцъя. Нэг саксны бөмбөг тортойгоо нийлээд 11,000 төгрөгийн үнэтэй. Бөмбөг нь торноосоо яг 10,000 төгрөгөөр илүү үнэтэй бол тор дангаараа хэдэн төгрөг вэ? A 1000 төгрөг, B 1100 төгрөг, C 500 төгрөг, D тэг төгрөг. Яарал даард штэ азуулаа. Ялангуяа математикийн түргэн бодох асуултууд айгүй их тааруулт штэ. Тагад хашраагүй л байна уу те? 200% оноо алдаж хашраагүй л байна уу те? Зэ. Бодох хугацаа дууссан.
Та яриг толгой дотор бодож амжихаас ч өмнө хэдүүлээ зөв харилцаа танилццгаая. Хэдэн төгрөг юм болоо? Ямар хямдхан сагсан бөмбөг вэ те? 500 төгрөг байсан байх нэ. Зя. Шууд түргэн шийдвэр гарах юм бол алдаа гарах хэрэгсэлтэй те. Бидний толгой дотор хоёр систем байд юм шиг байгаа. Нэг нь болохоор маш хурдан юм болгонд бид нар маш хинээр зарцуулаад байх юм бол айгүй алдаатай. Хурдан ажилладаг тэр болохоор бидний маш хурдан шийдвэр гаргаад хурдан хариулт үзүүлэхэд тустай байдаг. Тэгэд энэ асуултан дээр хүмүүс ямар хурдан хариулт үзүүлдэг вэ гэхээр 10,000-аар багтсан шууд 1000. Так гэл хурдан шийдвэр. Жоохон бодоод үзэнгүүт юу л 10,000-аар үнэтэй байхын тулд 1000 болчихоор ч 9,000 болчихно. Яг байхын тулд чинь 500 10,000 гэхээр хуваагаад үзэхэр чинь 500 болон 10,500 байна штэ гэж бодох хэрэгтэй байх нь байна. 12 оноотой хамгийн сүүлийн асуултаа танилцъя. Дараах зүйлсийн аль нь хамгийн удаан бэ? A. Wi-Fi төхөөрөмжийн долгион. B. Сөнөөгч онгоцны дээд хурд. C. Радио долгион. D. Дууны долгион. Гэсэн сонголтууд байна. Сурагчдынхаа бодох хугацааг эхлүүлье. Хамгийн удаан бэ хэл хурдан байх юм даа тий. Яа миний мэдгээр дандаа айгүй хурдан юм бодлоо. Санагдах юм. За манайд маань ингээд яг гарч ирэхгүй байгаагаас нь бүгдээрээ их бодож эргэлзэж боловсруулж байгаа гэдэг нь ажиглагдчихэ. Тэгээ 30 секунд гэдэг бол ботход яг үндэ маш бага хугацаа. Бид нар бол ингээд сайхан бодоод өнгөрүүлж яхад яг бодож байгаа толгойгоо ажиллаж байгаа үеийн хувьд бол маш хурдан болоод өнгөрдтэй. Зя сурагчд маань харилцаараа ялгарлаа. Ялгарч явах шиг байна, ялгарч явах шиг байна, ялгарч явах шиг байна. Та бараа 100% төр зогсож байгаа юм тий? Гэтэ та бараа айгүй удаж гарч ирсэн шүү дээ. 100% дээр гарч зогсохын хувьд арай л удаан гарч ирсэн юм шүү. Арай их сэтгэлж байгаа юм шүү. Ядаж ийшээ орох юм уу? Яачих вэ? Орчиж байгаа юм уу? За орцсон гинэ. За яхаа. За яхаа багш нэг удааг боломж олгоно. Цахан сар үлдлээ. Би харилцаж сонсохгүй заяа. За. Сөнөөгч онгоц гэж яг ямар онгоц нэрэд байгаа? Нөгөө нэг дуунаас хурдан онгоц гэж байгаа. Гэтэ сөнөөгч онгоц дотроо зөндөө олон төрөл байгаа юм чинь. Дуунаас хурдан гэх юм бол дууны дэлгэнээс арай хурдан болчих боломжтой байна. Амар гоё асуулт байна те. Сөнөөгч онгоц гэдэг чинь амар генерал буюу ингээ ерөнхий юм шүү. Яг тэгэхээр зөндөө олон онгоц байгаа шүү дээ. Байсан дөнгөж ниссэн онгоцны төрлийн үгэнд нэг юм сөнөөдөг гэж магадгүй шүү дээ. За гэхдээ энийг бид нар бодохдоо орчин үед байгаа одоо байгаа сөнөөгч онгоц гэж нийтлэг ярьж хөвсөн онгоцнуудыг ярих бодож байгаа юм биш үү заяа. Маш гоё асуулт байна. Баярлалаа. Зя. Зөв хариултаа танилцуу. Ди буюу дууны дэлгүүр байсан бах нэ хамгийн удаан зүйл нь байх нь байна. Тэгээд асуултаараа манай химэн хэлээд өгсөн те та хэдэд. За энэ бол дуунаас хурдан онгоц байд шүү гэдэг. Ялч шүү байдаг те. Тэгээд нөгөө сөнөөгч онгоцнуудыг мэдэх юм бол хурд авч явах хугацаанд ямар нэг зүйл болдог. Та юу болдгийг сонсч ирсэн үү? Харж ирсэн үү? Гэсэн дэлбэрт болдог. Хурдан нэмж яхад нь хаасаалаадаг. Яг нэг хурдан дээр очихоор дэлбэрт болдог. Ямар хурдан дээр? Дуу нөгөө хязгаараас давчаараа зүйтэй. Яг дууны долгионы дамжих хурдан дээр очихоор соник бум буюу тесрэлт болдог те. Тэгээд яг тэр энэ онгоц явж байгаа гэсэндээ урд байгаа агаарынхаа молекулыг түлхэж байгаа байхгүй. Тэр молекул ямар хурдтай хамгийн ихтэй урагшилж болно гэхээр даралтын долгион буюу дууны долгион. Тэнгүүд яг тэр дууны долгионыг давах акшнд маш их агаарууд хоорондоо хоримтлагдж ирээд маш их даралт акшн зуурын хугацаанд үүсээд тэр их даралт тис үсэрдэг байна. Соник бум хийж байгаа онгоцны ойролцоо байх юм бол бидний хингэрэг хагарна. Зарим онгоцнууд суман дууссан байлаа. Энэрээр сум амар хурдан дууссан шүү дээ мэдхүү. Тэгээд суман дууссан байлаа ч гэсэндээ соник бумын тоглоо гэж байдаг. Дайсны оройны хавцаар маш хурдан явж өнгөрөөд соник бумэрээ хүмүүсийг ориенташныг алдуулаад манаргаад чихийг халаад гэдэг ч юм уу ийм стратегиуд байдаг бахана. Тэгээд Wi-Fi төхөөрөмжний долгион, радио долгион хоёр ч юу вэ? хамаагүй. Зүйтэй хоёулаа адилхан хурдаар буюу гэрлийн хурдаар дамжин хоёулаа цахилгаан соронзон долгион. Долгионы урт нь ялгаатай болохоос ш. За тэгээд ийм хариулт байсан бах нэ. Тэгээд 3 үеийн ард гарлаа 2 үе үлдсэн. Хэдүүлээ 2 үеийн 3 үеийн дараа ямар шүү онооны ирэмбэнд орсон бэ гэдгийг хамтаарцгаая.
Пүү юу вэ? Мөнгө тогтох. Тэрүүлэл хэлсэн ба шүү дээ. Мөнгө тогтох мөн тэ? 92 он авцсан ба шүү дээ. За мөнгө тогтох маань илүү аюулгүй тоглолтуудыг хийж илүү яалаа. Хоноо алдсан уу ер нь? Нэг ч оноо алдаагүй юу? Дандаа л тэнд харагдаад байдیں۔ Тэ? Батны оноонуудыг аваад суглуулаад яваад байгаа юм байна тэ? Сая жоох асуултын алдаач гэх юм нэг нас болоод давуулах байсныгаа жоох. Яг үндэ бүрч илүү давах боломж байсан байна тэ? Тэр 92 оноогоор бид нарыг мөнгө тогтоох тэргүүлж явах нь хэдүүлээ мөнгө тогтоход нэг алга тушаад баяр хүргэч. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь 1992 оноос эхлэн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид Алтай саяны экобус, амар мөрний сав газар, Төв Азийн говь цөлийн нутагт орших ховор, нэм ховор амьтад болоод экосистемийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал тусгай хамгаалцтай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, цэнгэг усны экосистемийг хамгаалах, нутгийн иргэдэд түшгэлсэн байгалийн нөөцийн менежментийг нэвтрүүлэх, байгаль орчны боловсрол олгох зэрэг чиглэлд төр, хувийн хэвшил, нутгийн иргэдтэй хамтран ажилладаг. Зя хэдүүлээ тэгвэл хамгийн сүүлийн 2 үеийг орцгоё. 16 оноотой 4-р үеийн 1-р асуултад танилцъя. Сүү гарчлах үед ямар процесс явагддаг вэ? A. Бактериуд лактозыг задлах. B. Уурыг задрах. C. Нийлмэл эфир үүсгэх. D. Фотосинтез явагдах. Зурагчдынхаа цагийг эхлүүлцгээе. Энэ процессудаас аль нь яг сүүг гашлах процессыг илүү илэрхийлж байгаа вэ? Надад ингээл гоё бодоо зогсчихораа. Энэ зайч гоё юм болох нь даа гэж би бодсон шүү дээ. За Эрдэнэ маань гараад ирсэн. Тэгээд доортоор Эрдэнэ маань гараад ирсэн. 100% дээр хийж зогсоош. Хойлолцтой риск л үзэж байна да тий. Ер нь энэ хоёр. За нэлээд жигд. Одоо нэг тоглолт дуусах төхөөд эхлэнгүүт батны оноогоос хинч авахыг хүсэхгүй байх шиг байна тий. Батны оноо биш. Одоо бол яг ялна эсвэл ялагдана гэлтэй. Дайрч хэлж байгаа жилэгдэж байна. Зя. Хамгийн ихтгэл муутайгаа сурчаас сууна. Сүү гашлах процессэнд юу болдгийм болоо? Манай 4 дугаартай. Баян. Фотосинтез бол мэдээж биш. Тэгээ нэг фотосинтез ургамал дээр нэг ургамлын хоолт жил ургамал өөрөө хоолт жилээ үүсэхийг хэлдэг. Тэгээ нийлбэл эфирхээр нэг жимсэмс дээр өндөр болчдөг. Тэгээ би бактериуд А болон Б дээр эргэлцсэн. Гэтэ би Б хариултыг сонгосон. Чи жоохон итгэлээ нэмэх байсан юм шүү үгүй юу? Тийм үү? За би тэгвэл чамд итгэлээ нэмэх боломж олгоё. Чи авах уугүй юу? Өөрөө шийд. За итгэл дээрээ зогссон. За энэ асуултанд манай Бэрхман юу гэж ярилсан бэ? Яагаад? Би А хариултыг сонгосон. Тэгээ мэдээж CD2 бол биш. Тэгээд B бас биш гэж бодож байна. За хэдүүлээ зөв хариулттай танилцъя. Хариулт буюу бактери лактозыг задалдаг байсан бах нэ. Тэгээд зөв хариулсан сурагчтай баяр хүргэе. Яасан бат мантха. Нийл баярлахгүй байх чинь. Яага баярлахгүй байна. Зүгээр. Энэ зүгээр. Тэгээд лактозыг задлангууд биш үү? Үүсдэг зүйл нь болохоор сүүний хүчил гэдэг зүйл шүү дээ. Тэгэхээр нэрнээсээ хүчлэг орчин болох нь байна. Тэр хүчлэг орчинд нөгөө сүүн дотор агуулгагдж байгаа уургууд чинь би бинтийг ингээ заа манаас хоолоогоороо бэжэдэг байсан бол гинт найзууд болол тэрэлдэл авт юм байна. Тэгээд сүү ээддэг хэрэг яадаг лээ. Бүнжирлтүүд гараад ирдэгтэй. Нэвтрүүлгийн 16 оноотой 2 дугаар асуултыг танилцуулъя. Хүнд зүгээр л чихэр өгөөд энэ бол маш сайн юм гэж хэлэхэд тарих итгэсний улмаас би өөрөө эдгэх үзэгдлийг ангаах ухааны салбарт юу гэж тайлбарладаг вэ? A. Ноцебо эффект. B.
Мандела эффект. C. Плацебо эффект. D. Даннинг-Крюгерийн нөлөө. Итгэхэд идэгэр сонсон тиймэр төвчлээ шүү. Яа, манай хоёр өсрөөл гараад исэн чинь бус нь бүгдээрээ хаймар харж. Шалгалтанд эрт гардаг хоёр л хүн байдаг те. Нэг бол бүгдийг мэдж байгаа. Нэг бол юу ч мэдэхгүй байгаа те. За Батмандах маань дээр энэ хараа Батмандахыг сайн хараад аваарай. Дандаа 100% дээр. Юм л бол 100% дээр. Ерөөсөө 100%-ыг бол үнэхээр 100% байх л гарч ирсэн юм шиг байгаа. Тэр нээшгээ зогсож үзсэн үү? Нэр дээр үзсэн үү те? Гоё юм байна уу? Сонирхолтой юм байна. Бас болохоор байгааз. За зурагт маань өөрсдөө байрыг эзэлсэн байна. Энэ эффектийг юу гэж боддог юм болоо? Өөртөө 80% итгэлтэй байгаа. 3 дугаартай оролцогч Оюун Далаа маань юу гэж бодов? Би плацебо эффект гэсийг сонгосон. Плацебо гэдэг тэр нь юу вэ? Зүгээр. Ингэдэм гэж байгаа шүү дээ. За ер нь яагаад хүн өөрөө биед итгэснээсээ болоод идэгчнэ гэдэг юм яг үндэ яг байд юм уу? Ерөнхийдөө бол нөгөө нэг идэгчдэг гэдгсэн шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө жишээ нь би одоо ингээд хүнд ажил хийж байгаа санаа нөгөө нэг биеийнхаа нэг хэсгийг цохоод эсвэл зүсээд тэгээ тэрийг зүгээр л халуун өргөд эсвэл дараа нь захтнаад харахад заримдаа зүссэн эсвэл зогцсон байдаг. Яг тэр нөлөөний дагуу ерөнхийдөө бол үйлчлэгэл гэж бодож чинь тархинд. Манай мөнх татах юу ч хариулсан юм. Юу плацебо гэсэн. Плацебо гэсэн үү? Тэгэхдээ итгэлгүй очиж 30 дээр зогсож байна. Тийм үү? Мандела биш үү? Мандалагийг сонгосогдоод гараар. Зя. Плацебо эффект гэж нэрлэдэг байх нэ. Зөв хариулсан зурагчтай баяр хүргье. Ямар сул алгадчихлээ. Баяр хүргье. За. Тэгэхээр юу гэхлээр бид нар энийг ажиглалаа гэхэд өвчин болгон бид нар зүгээр итгээл тэгэл идэгчдэг гэсэн үг бас биш. Гэхдээ тодорхой хэмжээнд энэ нөлөө нь тийм их биш, маш бага. Маш бага. Тийм болохоор тэгтээ хэмжилтэндээ бид нэр ашиглахгүй байж болохгүй. Тэгтээ. Жишээлбэл яг плацебо эффектээс болоод юу болдог вэ гэхээр яг үнэндээ бүх им ажилтдаг юм шиг болчих гээд байдаг байхгүй. Яг тэгэхээр зүгээр л тэр хүн энийг хэрэгтэй гэж бодсноос болоод. Тийм болохоор ялангуяа имэн дээр судалгаа хийж байгаа хүмүүс байнга хоёр контрол групптэй байдаг. Нэгэнд нь болохоор ямар ч юм өгөхгүй. Мэдээж юм уухгүй бол энэ яах нөхөр яах нь уу те тэр өвчин яах нь уу. Зүгээр л им шиг харагддаг жижигхэн сахар эсвэл витамин өгсөн хүн яах нь уу. Хэрвээ бидний туршиж байгаа им плацебо эффектээс давж гарч чадахгүй бол энэ им нөлөөгүй гэж бид нэр оншилдог гэсэн үг. Харин плацебо эффекттэй харьцуулахад хамаагүй өндөр үр өгөөчтэй байх юм бол энэ юм үр дүнтэй байна гэдэг таамаглал батлагдах нь байна те. Ийм байдлаар ашиглагддаг байна. Тэгээд Монголд жишээлбэл маш олон нөгөө янз бүрийн энэ сайн, тэр сайн, энэ тан, энэ юм гэл амар юмнууд байдаг те. Тэр болгоныг жишээлбэл та хэд маань бид нэр судлах шаардлагатай байгаа нэ те. Плацебо эффект өгөөд нэг талд нь өгөхгүй байж үзээд эмээ өгөөд үнэхээр яг аль нь ажилт юм бэ, ажиллахгүй юм бэ гэдэг. Яг тэгэхээр тодорхой хэмжээнд бүх зүйл плацебо эффекттэй ажиллана. Гэхдээ маш бага. За ийм байсан бахарна хэдүүлээ энэ дэрдээ очиод дараагийн асуулт руу орцгоё. За их оролцогчдоо бидний дөрөвдүрийн хамгийн сүүлийн асуултыг та бүхэн танилцуулж байна. Хоёр сая жил тундас ороогүй хамгийн хуурай газар нь аль нь вэ? A. Сахарын цөл, B. Атакамагийн цөл, C. Антарктидын хуурай хөндий, D. Сахелийн бүс. Гэдэг хариултууд байна. Зурагчдынхаа бодох хугацааг төвчрлээ. Ямар хуурай газар вэ те? Нэлээл бодож байна да. Батмантаа энэ дээр ирээ зогсоо зүгээр.
За манай аз жаргал нэлээл риски үзэндээ нэг бол хожин нэг бол гэж шийдсэн байна тий. За шийдсэн гинэ. За 5 дугаартай Эрдэм юу гэж хэрлээ яагаад? Атакамагийн зөвлөгч хэрэгсэн. Атакамагийн зөвлөл. Тий. Энэ яадаг газар юм бол? Би яг сайн санахгүй байна. Гэхдээ яг ч мэд тархинд шууд ороод ирсэн байхгүй. За тэгсэн байна. За 50 дээр зогсож байгаа. Манай 3 дугаартай оролцогч оюун далай. Юу гэж хэлсэн? Нөгөө манай газар зүүн багш болохоор ингээд яг нөгөө микроскопын талаар ярьжсэн микроскоп биш нөгөө дуран сансрыг дурантай дуран тэгээд энэ дээр хата болохоор атакамын зүйлэн болохоор ингээд хурд хунс ингээ ороогүй амар удаж байгаа болохоор ингээд их ингээд одоо орон судлалын тийм дурангууд тэнд байршдаг гэж хэлжсэн. Яг тэгдэг шүү дээ. Дээрэс нь манай говь цөлд дэлхийг юу орчлон ертөнц космосыг дурандахад хамгийн гоё орчин шүү дээ. Хой сольчих болох уу? Сольчих болох уу гинэ? Өртөөс шийдчихлээ. За чи 100 дээр ирж зогс эсвэл 30 дээр үлд. Би яс сольчихсон. Надтай яг боломжгүй. Та нарт уу? За яг хоо за бүгдэнд нэг боломж олгочихъя. Та нар хэнийг хотлоо оюун далайг яриад эхлэнгүүт бүгдээрээ. Харин тэгж байгаа юм шүү. Яг харин тэгээд байгаа юм шүү. Баталгаатай болчихгоот нь. За өөртөө мэд. За багшийн зүгээс бол эрх мэдлээрээ ингээд та итгэлээ солих ганц боломжийг олгоё. Хөөе, өөрсөндөө хариуцлагатай байна шүү дээ. Итгэлээ яг солисон уу? За. Ямар сони амар ирс итгэлээ солт юм бэ та хэд ч. За. Та хэд маань ямар амар өөртөө итгэлтэй бололгаараа тэр бат. Би Батмандахыг тийш очиж зогсохоор нь юу болчих вэ гэсэн чи буцаал жоохон байж байгаа л зогсчих болох уу гэдэг хүрээд ирэхээ юу гэж хариулсан яагаад? Юу атакамын зүйл гэсэн. Тэгээд би угаасаа за ялуул тэр чигээрэл зүтгэе ялахгүй бол тэр чигээрэл доош. Тэр чигээрээ ооны те нөгөө моошиг тоглож байгаа нэг үсрээд ирэхлээр хүмүүс зөрөгтэй болдог ч те. За гэж хариулсан байна. Аз жаргал гэж хариулсан. Би атакамын зүйл гэж сонсож байгаагүй Антарктидын хойроо өнгөж хариулсан. Тэгээ сая хариулт солих дээр зүгээр тэгэл солиод явах гэж хэлчихлээ. Яана нэг бол энэ шүү дээ. Нэг бол энэ шүү дээ. Та гороо. Яана. За, хэдүүлээ 100 хариулт юу байсан те? Танилцгаая. Антарктидын хоорой хүндий буюу Сэн хариулт байсан бах нэ. За. Алдсан зурагчтай баяр хүргэе. За. Яасан жалгсан Жинет баясал тодруулсан мундаг сурагчд байна. Тэгээд Антарктидэд хурд унс ороогүй ийм удаан хугацаа өнгөрч байгаа юм байна. Маш хүйтэн дээрээс нь хурд ун тийшээгээ явж явах замдаа байлид өөрөө нөгөө конденсат лалидын орчдөг. Тэгээд энэ хөрөнд бол үнэхээр дахиж мөсөн давхарга нэмэгдэг. Бусад ихтэй Антарктик тэр чигээр идэх гэсэн үг биш. Антарктидын зарим хэсгүүд дээр мөсөн давхарга байнга жигд нэмэгдчихэд хамгийн гоё юм жигд нэмэгдчихэд. Тэр одоо хэдэн нөхдөөс болоод багасаад байгаа те. Та нараас болоод танаа хүн төрлөختнөөс болоод. Тэгэд энэ яг давхцал нь яг гоё жигд байдаг болохоор амар гоё дэлхийн бүх өмнөх түүхийн хуудастай ном шиг ингээ гоё хадгалагдчихэдэг байна. Бид нэр тэр мөсийг ухаж аваад хүссэн хуудасаа гаргаж ирээд дотор нь карбон дейтинг ч юм уу ямар нэгэн дейтинг хийгээд тухайн нөхцөлийн уур амьсгал ямар байсан бэ гэдгийг судалж болдог байх нь байна. За, сурагчдыг онооны самбарт хэргээр ирэмдлэгдсэн байг хамт харцгаая. Зя онооны самбар гараад ирсэн. Мөнх татах 4 үеэс өмнөх үеэс авсан онооноос нэмж нийлээ оноо авсан байна те. Гэхдээ тэргүүлэлтээ нилээн 4 тоглогч ойрхон ороод ирсэн байна те. Зя тэргүүлд өрсөлдөж байгаа сурагчд бол Бэрх, Батзөрөг, Аз жаргал гэсэн сурагчид маань өрсөлдөж явна. Дээрэс нь бүгдээр нэмэх оноогоо ороод ирсэн байна шүү те. Энэ бол бид бүгдийн ялалт байхгүй юу? Бүгдээр амжилттай өрсөлдсөн байхгүй юу? Бүгдээр өөрсөндөө алгадчихъя. Зя. Та тэгтээ ажилласан уу? 4-р үе оноог бүр амар өөрчилчлээ те. 2-т явсан нөхөр, 1-т явсан нөхөр 50 оноотой байлаа. Юу лээ? 90 оноо байлаа. 80 те. 2-т явсан нөхөр 50 оноотой байснаа одоо бүгдээрийн 100 болоод ирсэн.
дараагийн үе шийдвэрлэх үе. Энэ үе дээр ч гэсэн ийм өндөр оноо авах боломжтой. Нөгөө төлөлн ч гэсэн алдах боломжтой байхгүй юу? Тэгээд асуулт мэдээж улам хүндэрнэ, улам эргэлзээтэй санагдана, улам их бодуулна, улам мөх эрсдэл шагнуулна, бас шийтгүүлнэ. Шинжлэх ухаан дургүй хүмүүс байдаг. Бүгд л төрөлхийн сониуч. Дэлхийг өөрчилсөн нээлтүүд супер ухаанаас биш энгийн ажиглалт сониуч тархинаас төрдөг. Шин дүр маань биднэрт маш сонирхолтой байдлаар сурагчдын маань оног дээрш доош нахиулж өрсөлдөөн гаргаж чадчихээн. Тэгээд хамгийн сүүлийн ихний асуултыг та бүхэн танилцуулж байна. Нэг өрөөнд хэдэн хүн цуглавал тэдний дунд төрсөн өдрөнд давхцсан 2 хүн байх магадлал 50% болох вэ? A 365 хүний тал буюу 183 хүн. B 100 хүн. C 23 хүн. D 70 хүн. Энэ асуултан дээр манайд мөн гарч ирэхгүй нэлээд байх баха. Секунд хариултаа чүү дарчилга гарч ирэх хэрэгтэй. Сайн бодлого байна тий. Маш урт хугацаанд нарийн тооцоолж чадварсандээ алиугаар нь төхөрөх боломжтой бай. Тэр талаас нь сурагч маань бодоод үзээрэй. Тэрхлийн зарчим гэж санаж байгаа тий. Зя. За бэрхмаа сонгож ятааляана. Яг шийдэх гэдэг. Уулын ялуул ялчих гал байдаг. Яллагдвал ялагдчих гал байдаг. Нааш цаашаа алхаал. За сонгоогүй. За сонго 50 сонгол биш ямаг бүр. Чиглэл. Зя бацарагчлаа сонгоно. Яана. Цаа даглаа. Харилцууд бол алид өгсөн. Одоо итгэлэл сонгох хэрэгтэй байна те. Манай хэд маань өөртөө бол ирэтгэлтэй байгаа бол мэдчихэж байгаа. Гэхдээ оноо авахгүй гэдэг дээр бодож байгаа те. Чамаас асуунаа зөндөө сонгох гэж удсан юм чи. Хэд гэж хариулсан? Ээ хариултыг сонгосон. Ээ хариулт буюу 183 хүн гэдгийг сонгосон байна. Тал юм чин тал биш тараа. Бацараг адилхан А хариултыг сонгосон. А хариултыг сонгосон. За бид нэрийг тэргүүлж яваа 10 дугаартай оролт. Биш 1 дугаартай оролцогч мөх тогтхоо. Хэдийг дугуулсан? Яагаад? А. За агаас өөрөө дуулсан сурч байна уу? Яана энд нэг амар өөрт итгэлтэн төхөр дуулсан шүү дээ. Хэд гэж дуулсан? 23 гэж дуулсан. 23 гэж дуулсан. Яагаад? Гаргалгааг нь санахгүй байна. Гэхдээ өмнө нь би бол нэг бичлэг үзэж яагаад бүр ингээ миний бодсноос хамаагүй бага байсан байхгүй. Тэгээд 70-23 оронд эргэлзэж чаад 23-аас сонгосон. Гинэ энэ хүн тийм санаад байна гэж яана. Яана хэдүүлээ. За хэдүүлээ. Зөв хариулт нь юу байсан бэ? Хамтдаа танилццгаая. Си буюу 23 байсан бах нэ. Зя. Баруун үргийа. Тэгээд бодлын багш надад тайлбарлаад өгөх хүний тарих экспоненциал гэдэг зүйлийг амар ойлгоход хэцүү байдаг. Нөгөө үржигдэж байгаа юмнуудыг. Бодолт зүгээр нэг хүн 2 хүн байлаа гэж бодъё. Нэг нөхөр эхлээд өрөө рүү оруулчлаа те. Энэ нөхөртэй ижил өдөр төрөөг байхын тулд би дөнгөж 365-аас нэг л байх хэвээр. Тэр маш бага магадaltaй нэг хөвч хүрэхгүй. 2 дахь хүнийг орууллаа. 264-ний гээд нэг үржих тавилаа. Дараагийн болохоор энэ дотор өрөөнд дотор 2 өөр өдөр төрсөн 2 хүн байгаа. Тэнгүүд 2-ыг хуваах нь 365. Магадгүй 2 дахь хийгдсэн. 3 дахь хүнийг орууллаа. 3 хүн байгаа. 3-ны 365. Нэг гинт 3 хүн оруулахад нэг хүн болчлоо. 4 дахь хүнийг оруулах яах вэ? 5 дахь хүн, 6 дахь хүн. Яг тэгэхээр нөгөө өдрийнх нь тоо экспоненциалаар нэмэгдэж байгаа. Тэр дотор нөгөө өдөр болгон амар хурдан нөгөө хүнд эзлэгдээд байгаа гэсэн үг байхгүй юу? Нэг мэтгэл 12 сар төрж болохоо олчихно. Нэг мэтгэл 11 сар төрж болохоо олчихно. Дөнгөж 23 хүн дээр очиход тэр унаас бараг л 50% магадaltaй нэг өдөр төрсөн 2 хүн олддог байх нэ. Тэгээд ихэнх ангиуд чинь 23 эдэнтэй хүмүүстэй байгаад байдаг шүү дээ. Дараагийн багтаа 70 хүн нэг өрөөнд байх юм бол тэр дотор нэг өдөр төрсөн байх магадлал 99.9 ба. Бараг л бат гэсэн. Бараг л 100% гэсэн үг байхгүй.
70 хүнийг өрөө цуглах юм бол нэг өдөр зөксөн 2 хүн заавал байх нэ гэдэг бодолт байсан байна. Тэгээд сурагчдыгаа эндэрт нь боцож үрж байна. За энэ асуултанд маань сурагчдын маань дундаас 3 хүүхэд зөв хариулж 7 хүүхэд алдсан байна. За айгуу хэдүүлээ. 5 дугаар үеийн өндөр оноотой 2 дугаар асуулт руу шууд харцгаая. Сансарт хүйтэн гагнуур болох шалтгаан юу вэ? A. Таталцал байхгүйгээс. B. Хүчил төрөгч байхгүй тул. C. Маш хүйтэн учраас. D. Цацрагт хайлдгаас. Сурагчдынхаа бодох хугацааг эхлүүлье. За. Өөр дугааруудыг бодвол сурагчд маань бүр маш их өрсөлдөөнтэйгээр үргэлжлүүлж байна. Яг л хизээч даваад гараад ирж магадгүй. Хизээч доош бас унцч магадгүй. Үе их цаг туссан. Шагнал маш их хэрэгсэн. Бас доошоо оноо алдах магадлал маш өндөр л. За яс гарч ирмээрг байна уу? Бүр ингээд тэнд ингээд үлдчихвэр байна. За одоо хүссэн үсээг итгэлээ тэгээ сонгоно доо. За манай Азаа маань, аз жаргал маань нэлээд урагшилсан байх учиртай. Гинт аюулгүй тоглоод эхэлсэн. За хоёроо сонгоорой. Та хоёр маань сонгохгүй байгаад идэв шүү. За Бацар маань 100% итгэлтэйгээр 100% итгэлийг сонгохоор гарч ирсэн. Эрдмээ. Юу гэж хариулсан бэ? Яагаад? За хүйтэн гагнуур гэдэг бол би үрэлтийн хүчнээс үүсдэг гэж бодож байна. Тэгээд маш хүйтэн учраас гэдэг дээр бол хүйтнээс хамаарч үрэлтийн хүч багасна нэгснэ гэж байхгүй. Хүчил төрөгчөөс шалтгаалж бас багасна нэгснэ гэж байхгүй гэж бодож байна. Таталцал байхгүйгээс бас үрэлтийн хүч үүсэх болов уугүй юу гэдэг бол бас эргэлзээтэй. Тэгээд дээрэс нь сансарт бол таталцал байхгүй гэдэг юм бол байхгүй. Ягаад тэгэхээр тодорхой нэгэн одноос гарч байгаа таталцал бол хязгааргүй хүрээнд тархдаг. Тэгэхээр таталцал байхгүй гэдэг хариулт бол байх ёсгүй гэж бодсон. Тийм ээ. 6 дугаартай Бацарг маань сүүлийн мөчөд 100% итгэлийг сонгосон. Юу гэж хариулсан бэ? Ягаад? Би энэ дээр бол зүгээр азаа утсан. За. Тэгээд энэ дээр би бэрэлтийг авсан. Ягаад гэхээр нөгөө хүйтэн гагнуур гэдгийг шууд утгаа нөгөө хүйтэн гэдгийг аваад галчин нөгөө заавал хүчил төрөгчтэй цуг байж иж одоо ингэж улам масч явна гэдгээс нь хараад за хүйтэн юм бол эсрэгээр нь маш хүйтэн юм уу эсвэл хүчил төрөгчгүй байх ёстой мэнэ гэд энэ хоёр дээр эргэлзэж хагаад хүчил төрөгчгүй гэдгийг авсан. Сансарт гэдэг үгнээс нь болоод хүчил төрөгчгүй гэдгийг авсан. Маш их эрсдэлтэй алхам байсан байна те. Мөх татгаа. Юу гэж хариулсан яагаад? Миний хариултыг баг буудалт гэдээ хэлчих буруудахгүй. Гэтэ бас арайч биш. За ерөөдөө таталцал байхгүйгээс гагнуур хийгдэнэ гэж би бол бодохгүй байна. Хоёрдугаар маш хүйтэн учраас маш хүйтэнд байж болох юм. За тэгээд хүчил төрөгч байхгүй тул гагнуур. Мэдгүй би бол гагнуур хийгдхийг маш олон удаа харж ирсэн учраас тэнд нэг хүчил төрөгчийн оролцоо байсан байх. Гэтэ хийгдэн бид нар цацрагт хайлт газ гэдгийг бол бодсон. Яагаад вэ гэхээр ерөөдөө сансарт нар гэж том зүйл байгаа. Нарны цацраг алга болохгүй сансарт байж л байгаа. Яг үүтэй идэж тэр цацрагт одоо ер нь бол гагнуур гэдэг чинь хайлаад буцаад нэгдэхийг хэлж байгаа шүү дээ хатуураад. Тэрнээс болоод хайлаад буцаж нэгдэхийг л гагнуур гэдэг үгнээс л ер нь авсан да. Гэдэг логик гаргажээ. Тэгэд мөнх тогтхон маань тоглоомын үед оноогоо маш найдвартайгаар цуглуулсан те. Эрсдэл багтаар сүүлийн мөчөд ийм их эрсдэл гарах юм бол хайрын цуглуулсан оноогоо алдчих юм шүү. Итгэл бол алга. Тийм үү. За манай аз жаргал маань хариултаа дарж хэмжээгүй маань те. Бодож байгаа хэмжээгүй яасан. Угаасаа амар их эргэлзсэн. Тэгээд яг 30 секунд давуулаад бодсон. Тэгээд уг нь бол цацрагт хайлтгаас гэдэг хариултыг сонгох гэж байсан. Сонгох гэсэн үү? Чи цацрагт хайлтгийг сонгосон бол яг аль өөртөө ихтгэлтэй байх хувьд орчих байсан бэ? 50 дээр л очих байсан. 50 дээр очих байсан уу? За тэгээд юу ч гэсэн сонгож чадаагүй юм чинь баталгааны оноогоо авчий гэд очсон байна те. 10 дугаартаа батмандах маань юу гэж ярьсан яагаад? Би цацрагт хайлтгаас гэж хариулсан. Бас нэлээд удаан бодсны эцэнд таталцал байхгүй газар бас гагнуур гэдэг хэцүү байх гэж бодоод гэж сурагчд маань хариулжээ. Хэдүүлээ зөв хариултыг нь харцгаая.
хүчил төрөгч байхгүйгээр буюу би хариулт байсан бах нэ. За зөөрсөн баяр хүргье. Тэгээд хүүтэн гагнуур гэж байгаа халаад гагнагч байгаа шнэ. Гагнуур нэг тийм нийлж байгаа процессыг нь гагнадна гэж ярьд юм байна. Тэгээд энгийн нөгөө халуун янз бүрийн гагнасад хүчил төрөгч эсрэгээрээ лай болдог. Бид нэр хүчил төрөгчийг нь оруулахгүй тулд ямар нэгэн байдлаар хүчил төрөгчийг тусгаарлалтаа гаргах шилдэг. Жишээлбэл нэг юм гагнуурын нэг юм родод байдаг шүү дээ. Тэдний гадуур нэг юм сонин юм бүрсэн байдаг те. Тэр жишээлбэл төмөр хайлж байхдаа зэрэг хайлаад гадуур нь хүчил төрөгчнөөс хамгаалсан юм юу үүсгэж юм байна. Гагнж дуусныхаа дараа тэрийг нь буцаад хусч цохиж авдаг. Тэгсний дараа гой гэлтгансан төмөр болт юм байна. Тэгэхээр төмөр төвмөндөө хүрлцэхгүй байгаа шалтгаан нь энд хүчил төрөгч гэдэг нэг лай орж ирээд хүрэгдэг байхгүй. Сансарт болохоор энэ хүчил төрөгч байгаа. Гэхдээ энийг хусаад юм арилгаа хийчих юм бол оронд нь нөхөж гарч ирэх хүчил төрөгч байхгүй. Тийм болохоор хоёр төмөр хоорондоо шүргэлцэх юм бол биенийхээ oxidation layer бүрөө нөгөө хүчил төрөгчийн тэр хэсгийг хусч аваад тэгээ таг гацчихдаг. Ийм зүйлийг хүүтэн гагнуур гэж нэрлэдэг байх нэ. Тэгээд сурагчтай хамгийн сүүлийн асуултанд оролцсон уу гэмээр эндэрт нөрж байна. Ялагчийг тодруулах сүүлийн асуулт. Квант физикт Шрёдингерийн муур хэмээх алдарт туршилт байдаг. Хайрцаг доторх муур амьд чим шиг, үгсэн чим шиг хоёр төлөвт зэрэг орших энэхүү үзэгдлийг юу гэж нэрлэдэг вэ? A. Квант харайлт, B. Квант суперпозиц, C. Квант ороцолдон, D. Квант эдгэрэл. Гэсэн хариултад байханд байна. Сурагчдынхаа сүүлийн бодох 30 секундыг хэлцгээе. Яна. Бүгдээрээ сүүлийн асуулт одоо яасан ч яах вэ юм уу? За тэгвэл ямар хариултууд өгсөн бэ гэдгийг сонсноо. За хамгийн хойно зогсож байгаа Батцорыг маань хэд дугаартай байлаа? 6 дугаартай Батцорыг маань юу гэж хариулсан бэ яагаад? Би энэ дээр Б авсан. B буюу quant superposition гэх яагаад? Энийг яг тэгж санаад байна нэг сувган дээр яг нөгөө quant mechanic-ийг тайлбарлажсан байхгүй. Тэрийг үзэж явахад яг энийг хэлж исэн. Тэгээ энэ дээр би яг энэ Б хариултайсан гэж санаж байна. За тэгвэл аз жаргал маань ерөнхий бол одоо ингээд хос нөхний туршилт гэж байдаг. Тэрэн дээр ингээд ерхий ингээд бөөмөц ингээд нэг бол долгион шиг нэг бол тэг бөөм шиг ингээд авир гаргаад байдаг. Тэгээд ерхий бол ажиглагч тавингууд тэр нь ингээд авир нь өөрчлөгддөг. Тэгээд ерхий нэг дор хаанч байж магадгүй магадлал ороод ирэхээр тэгээд квант физик дээр суперфизикс гэж байна. За энэ хүү үзэгчтэй сурагчид маань өөрсдийнхөө итгэл дээр бат зогссон байна. Хамгийн сүүлийн ялагч тодруулах асуултын хариултыг харцгаая. Квант суперпозиц бахнэ. За баяр хүргье. Ерөнхий ивент тэтгэгч Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар. Сурагчтайгаа хамт хамгийн сүүлийн асуултны дараа онооны самбар хэрхэн ирэмблэгдсэн бэ? Хэн ялагч болсон байх магадaltaй гэдгийг харцгаая. Зян дугаар ялагч тодорчээ бүгдээ ялагчтай баяр хүргье. Хүмүүнд үзэгчтэй бидний ялагч тодорсон байна. Тэгээд 6 дугаартай ойролцоогч Батцоргийнхоос хэлээ сонсъё. Тэгээ орчигс амар гоё төрөөсд гоё мэдрэмж байна. Тэгээ би анх эрэхтэй бол энэ дэрс төрүүлнэ гэж бодоагүй. За нэг 5-6-аар бол яах вэ? Сүүлд орчихгүй бол яах вэ гэж ирж байсан.
Тэгээд амар гоё байна. Ялахад маш ойрхон байсан. 5 оноо тутсан. Асуултан дээрээ дараад амжицсан байсан бол тэнцсэн байх байсан те. Аж аргалын сэтгэл ямар байна? Би бол уг нь бол ер нь хожих байх гэж ирсэн. Тэгээд нэг санаандгүй байдлаар 100% гэж бүгэлсэн байснаа бас буруу болгоцсон байлээ. Тэгээд түрүүн бас нэг амжаагүй. Тэгээ ер нь бол эцсийн тэгээд өөрийн буруу юм байна. Тэгээд одоо яах вэ? Жохон тийм хэл. Энэхүү Булган аймгийн Гişиг өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Сүхбаатарын Бацраг таныг Шанглаа гардаа авна уу хэмээн тайзан дээр урьж байна. Алгасчаа. За маш гайхалтай өсөлтөө баярлалаа. Баярлалаа.